Есүс Галилей аймгаас явж Йордан голын зүүн талд ирлээ. Маш олон хүн түүнийг дагаж ирэхэд Есүс өвчтөе хүн бүрийг эдгэж өглөө. Парс бүлгийнхэн түүнтэй уулзаж ертөнцийн эзнийг тогтоосон хууль ёсоор хүн эхнэрээс ямар ч шалтгаанаар салж болох уу хэмээн сорж асуулаа. ертөнцийг бүтээгч эзэн эрэгтэй эмэгтэй хүмүүсийг анх бий болгохдоо би эр эм хоёрыг бий болгосон учраас эрчүүд эцэг эхээсээ салж эхнэртэйгээ нэгддэг гэсэн. Энэ сургаалыг та нар уншаагүй гэж үү? Эхнэр нөхөр хоёр тус тустай биш нэгэн бий болно. ертөнцийн эзний холбож өгсөн хүмүүсийг салгаж болохгүй гэж тэр хариуллаа. Та нар эхнэрээсээ салбал салсан тухай бичгээ үлдээх хэрэгтэй гэж дээр үед Мөшех юунд хэлсэн бэ? Гэж Парс хүмүүс Есүсээс дахин асуулаа. Олон удаа та нар шиг хүмүүс эхнэртэй харгас хатуу ханддаг учраас Мөшех салахыг зөвшөөрөхөөс өөр аргагүй байсан. Харин анх ертөнцийн эзэн энэ байдлыг бий болгоогүй. Эхнэрийгээ завхаараагүй байхад салж өөр хүүхэнтэй гэрэлсэн хүн завхаарсан хэрэг. Нөхрөөсөө салсан хүүхэнтэй гэрэлсэн хүн бас завхаарсан хэрэг гэж Есүс хэлжээ. Тэгвэл хүн гэрлэхгүй дээр биз гэж дагалдагчид хэлэхэд хүн бүр тэр болгон гэрлэж чадахгүй. Зарим хүн төрөлхийн гэрлэх чадваргүй байдаг. Зарим хүн тайган болсон учраас гэрэлдэггүй. Зарим нь ертөнцийн эзний төлөө зүтгэхийн тулд гэр бүлийн амьдралаас татгалздаг. Хэрв ертөнцийн эзэн гэрлэх чадвар өгсөн бол хүн гэрэлсэн дээр гэж Есүс хэлжээ. Олон хүн ертөнцийн эзнээс сайн сайхныг гуйлгахыг хүсэж хүүхдүүдээ Есүст авчирлаа. Үүнд Есүсийн дагалдагчид эцэг эхийг нь зэмлэлээ. Гэвч Есүс тэдэнд хандан хүүхдүүдийг надад чөлөөтэй авчир. ертөнцийн эзний Ярвсын улс ийм цайлган хүмүүсийн учраас тэдний эрхийг бүү хоригл гэж хэлж хүүхдүүдийн толгойд гараа тавьж өрөөлөө. Тэгээд тэндээсээ явжээ. Нэг залуу Есүстэй уулзаж "Багшаа, мөнхийн ямыг олохын тулд би ямар сайн үйлс бүтээх хэрэгтэй вэ?" хэмээн асуулаа. Чи надаас ариун сайн үйл бүтээх тухай асуух хэрэггүй. ертөнцийн эзнээс өөр хинч туйлын ариун биш. Чи мөнхийн амийг өөрөө олж авахыг хүсвэл туйлын ариун их эзний тогтоосон хуулийг нэг бүрчлэн дагах хэрэгтэй гэж Есүс хариуллаа. Тэр хуулиас чухам юуг нь онцлон дагвал зохилтой вэ гэж залуу асуухад хүн бүү ал, бүү завхаар, бүү хулгай хий, худал бүү хэл, эцэг эхээ хүндэл, нөхдөө өөрийн адил хайрлагсан хуулийг дагах хэрэгтэй гэж Есүс хэллээ. Би тэр хуулийг ямагт дагдаг. Харин өөр юу хийх хэрэгтэй вэ гэж залуу асуухад чи гингүй ариун болохыг хүсвэл гэртээ харж эд хөрөнгөө худалдаж мөнгө болгоод ядуу хүмүүст тарааж өг. Тэгвэл чи ертөнцийн эзний Ярвсын улсад орж Ярвсын их баялагийг хүлээн авна. Тэгээд намайг дагаж яв гэж Есүс хэллээ. Тэр залуу маш их баян учраас үүнийг сонсоод царайн зэвхэрлээ. Есүс дагалдагчдаа хандан "Сонсогтун. Баян хүн ертөнцийн эзний Ярвсын улсад орох асар хэцүү. Тэмээ зүүнний сүвгчээр нэвтрэх нь баян хүн ертөнцийн эзний улсад орохоос илүү амархан" гэж хэлэхэд дагалдагчид нь ихэд гайхаж "Тэгвэл хэн тийш орж мөнхийн зовлонгоос аврагдаж чадах вэ?" гэж асуулаа. Есүс тэднийг хараад "Хүмүүс өөрсдөө юу ч хийж чадахгүй. Харин ертөнцийн эзэн бүхнийг хийж чадна" гэж хэлжээ. "Бид таны дагалдагч болохын тулд бүхнийг орхисон. Үүний төлөө бидэнд ямар шагнал өгөв?" гэж Петрийг асуухад
ертөнцийн эзний илгээсэн хүн би хожимын тэр шинэ эргэн үед сүрж авсантайя хаан ширээндээ залрахад намайг дагаж байсан та 12 тус 12 хаан ширээнд сууж Израилийн 12 овг аймгийг захирна. Миний төлөө гэр орон, ах дүү, эцэг эх, үр хүүхдүүд, эх нутгийнхаа аль нэгнээс тэсвэрлэн салж чадсан хүн урдынхаас 100 дахин илүү гэр орон, төрөл садан, эх нутгийг хүлээж авна. Бас тэд мөнхийн амийг олж авна. Одоогийн олон дээд хүн хожим дорд хүмүүс болж, олон дорд хүн хожим дээш гарна гэж Иесус хэлжээ.